энэ төсөл дээр хувь гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ? За улсын хурлын гишүүн бол одоо бас ард түмний сонголт тэгээд үлгэр жишээл хүмүүс л дээ. Тэгээд одоо улс орон болгонд л ийм байдаг баг. За манай улсын хувьд бол одоо уламжлалт төрөөн дээдэлдэг ийм ард түмэн. Тэгээд төр төвшин төмөн олон амгалан байх болтугай гэж одоо ерөөдөг ийм ард түмэн. Тийм учраас одоо улсын хурлын гишүүд бид бол бас бидний сонгогчд одоо 8 наснаас 80 настай хүмүүс хүртэл харж байгаа тийм ээ. Тэгэхээр одоо бид бас бие зөв авч явж явах хэрэгтэй. Энэ бол одоо Монголын нийгмийн бас нэг тодорхой бас үлгэр дуурайл үзүүлсэн хүмүүс. Тэгээд эдгээр одоо бас эрхүүд, дархан эрхүүд байдаг ч гэсэн бидний бас харагдаж үзэгдэж байгаа байдал, үг хэлж байгаа байдал эдгээр бол одоо Монгол улсынхаа иргэд сонгогчдод бол бас үлгэр дуурайл үзүүлэх зөв шударга байх ийм л байх хэрэгтэй гэж бодож байгаа. Өөрийнхөө хувьд бол за бүлгийн шийдвэр одоо яаж гарахыг бол мэдэхгүй байна. За бид бол бас төрөөс салиа авч байгаа хүмүүс тийм ээ. Төрөөс салиа авч байгаа бас ямар ч байгууллагын одоо хүн бол одоо бас ажилдаа ирэх хэрэгтэй. Ажилдаа бас сайн ажиллах хэрэгтэй. Тэгээд энэ талаасаа бол бас энэ хуулийг бол зөв зүйтэй тэгээд оруулах хэвээр субъект нь оруулж ирсэн л гэж бодож байгаа. Тэгээд яг одоо бусад одоо нөлөөллүүдийг бол одоо бид бол бүлэг дээр сайн ярьж бүлгийн нэгдсэн шийдвэр гаргана. Монгол Улсын одоо 35 дахь ерөнхий сайдын засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн бас туудахгүй тодорхойлж байгаа шиг байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд Арслан намын бүлгээс дэд сайдууд дээр шүүмжлэлтэй хамтж байсан. Тэгэхээр энэ удаад таны хувьд одоо энэ дээр ямар байр суурьтай байгаа вэ? Одоо жишээ нь Ардмуудын хувьд Арслан намын зүгээс бол ийм элдв тендерт холбогдсон хүнийг бол ойртуулахгүй байх ёстой гэдэг зүйлийг бол ярьж байна. Энэ бол хэлтэй мэдээж биш зүг. За дэд сайдуудыг бол яг тодорхой тэр бас учраас ерхий сайд бас хэлж ялээ тий. 4 яам дээр байлгая. Бусдын бол одоо байлгахгүй яг тэр бол бас зөв баха. Дэд сайд бол эрхтэйгийн хувьд бол хэрэгтэй. Энэ нь бол одоо нэг яамны ажил бол маш хүнд ажил шүү дээ тий. Тийм учраас тэр энэ олон хуралд гадаад дотоодод тэр яамыг төлөөлөхөд бол тэр 4 яам дээр нь байхыг бол бас зөв зүйтэй баха. За бусад яамдуудыг бол одоо энэ эдийн засаг хүнд байгаа үед бол бас төвчээд ингээд явсан дээр хаал гэж бодож байна. Одоо эрхлэгч хуулийг нэг талаа бол энэ парламентын дархлаатай холбоотой холбож тайлбарлах хүмүүс өсөнгүй л та. За нөгөө түгээр энэ гишүүдийн нэр төр бол нийгэмд үнэхээр унсан тий. Одоо хөдөө гадаа явж байхад бол нөгөө гишүүдийг хүнддэг гэхээсээ илүүтэй одоо шууд хэлэхэд бол нөгөө улгайч нарын нэг явж байгаа гэдэг ч юм уу. Ийм байдал өнөөдөр үүснэ энэ хуулийг одоо гаргах шаардлагатай гэж бас тайлбарлаж байгаа шиг. За энэ бол яг одоо ингээд Монгол төрийн нэр хүндийг одоо доошлуулах зорилгоор бас гадаад дотоод янз бүрийн юмнууд л байдаг бах тийм ээ. Бид бол бас янз бүрийн жагсаал цуглаанаас болоод бүр наадмаач хийгээгүй ш нэг жил тийм ээ. Тэгэхээр энэ бол одоо Монгол улс бол ийм уламжлалт түүх бол байхгүй. Монголчууд бол энэ төр төсний одоогоор тогтоогдож байгаа 2200 хэдэн жилийн түүхтэй ийм ард түмэн штэ. Тийм учраас ерөөсөө төрийн ажил бол тасралтгүй явж байгаа. Энэ заавал одоо их хурлын гишүүдээс болоод төрийн ажил зогсно гэж байхгүй. Төрийн ажил бол явдгаараа л явна. Тасалсан одоо хүлээгдсэн юмнууд байдаг л баг тийм. Өнөөдөр ихтэл одоо ингээл манай байнгаар одоо анхны хурлаа хийгээл ингээд явж байна. Тэгэхээр төрийн ажил бол явдгаараа л явна. Улсын хурлын гишүүд бол бас энэ янз бүрийн одоо сошиал ертөнц одоо дэлхийд дээр болж байгаа юмнуудыг одоо бас улсын хурлын гишүүдтэй нааж тий Монгол төрийн нэр хүндийг унах зорилготой янз бүрийн юмнууд байж магадгүй. За бид бол гишүүдж хичээх хэрэгтэй. Тэгээд энэ Монгол төрийн бодлого бол тасралтгүй явдгаараа л явна. Явсаар ч ирсэн цааш таач явна. Тэгэхээр энэ дээр бол би бол нэг санаа зовоод байх зүйлгүй гэж л бодож байгаа. Одоо энэ зам хүчтэй их хурлын дараагийн томилгоо их анхаарал татчих. Олон намын төлөөллийг хангах зэм төвөөс гэсэн юм байх хэрэгтэй нөгөө талаа. Тэгээ хэдийгээр эрх багш намаас томилох хэрэгтэй ч гэлээ. Тэгэхээр Арслан намын зүгээс бас ямар юм шаардлага шалгуурыг хангасан хүн энэ их хурлын парламентыг удирдах хэрэгтэй гэж харж байна. Энэ хурал удирдна гэдэг бол бас их өөрийн арга барилтай, чадвартай хүний ил ажил л та. Тэгээ их нэр хүндтэй тийм ээ. Бас энэ улсын хурал дээр бол ер нь хамтарсан байдлаар улсын хурлынхаа одоо байгууллагуудыг
удиржсэн юм түүхтэй юм л. Одоо жишээ нь 68 42 харьцаатай одоо улсын хурлын гишүүдийн тоо байна шүү дээ тийм ээ. Тэгээ бусад номууд одоо байнгын ороо одоо 8 байнгын ороогоо хувааж авах ч юм уу тийм 12 он эдэрт бол одоо тиймэрхүү юмнууд байсан юм л. Засаг дээрээ хамтрахгүй ч гэсэн одоо улсын хурал дээрээ бас хамтраад явбал энэ Монгол төрийн бас эвний эдэлт хэрэгтэй байх гэж зүгээр би бодож байгаа. Тэгээ миний хувьд бол тэгээд одоо их хурлын дарга одоо ямар хүн томилогдох юм. Тэгээд тэр дараа ямар үзэл бодолтой байх юм. Тэгээд олох юм бол юу гэж үзэх юм. Энийг тэгэл хүлээж байна. За баярлалаа.